Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийд дахинд тойм хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид Монгол улсын зүүн Европын улс орнууд болох Польш, Чех, Унгар, Словак, Румын зэрэг улс орнуудтай тогтоосон дипломат харилцааны түүхт 70 жилийн ойг онцолж байна. Энэ сэдвээр ярилцахаар бид гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Даваа Сүрэнг студидтэй ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За хоёулаа ярилцлага харилцааны үх түүхээс эхлэх нь зүйтэй бах. 1950 он гэдэг бол дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын харилцааны шинэ нөхцөл байдал. Яг ийм нөхцөлд Монгол улсын хувьд ч тэр зөв Европын улс орнуудын хувьд ч тэр дотоод гадаад олон хүчин зүйл бас харилцаа тогтооход нөлөөлсөн баг тийм ээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бол эдгээр улс орнуудтай дипломат харилцаа тогтоох хэрэгцээ, шаардлага, тэр нөхцөл байдлыг илүү тодруулж ярих нь бас зүйтэй баха гэж бодож байна. За баярлалаа. За тухайн үед зөв Европын орн болох Польш, Болгар, Чехословак, Румын, Унгар улстай 1950 оны 4 сард дипломат харилцаа тогтоосон байдаг. За энэ нь болохоор дэлхийн 2 дугаар дайны дараа 1950 оны тухайн үе Монгол Улс намын төв ороо улсын төвчөөний тогтоол гарч 4 сарын 6-нд ардын ардчилсан улс орнуудтай дипломат харилцаа тогтоох нь зүйтэй гэж ингэж шийдвэр гарсан. За энэ нь болохоор өмнө өдрөө зөв толгойд улс Хятад, за ардчилсан Солонгос, за Албани улсуудтай дипломат харилцаа тогтооход байсан. За үүний дараа эдгээр ардчилсан орнуудтай дипломат харилцаа тогтоож харилцаантай ажиллагаа хөгжүүлэх нь зүйтэй гэсэн ийм шийдвэрийн үндсэн дээр 1950 оны 4 сарын 11-ээс 12-ны өдрүүдэд тухайн зөв толгойд улсад суугаа элчин сайд Монгол улсаас Солонгос суугаа элчин сайд ядамжуу. За зөв толгойд суугаа эдгээр орнуудын элчин сайд нартай уулзч нот бич гардуулсан байдаг дипломат харилцаа тогтоох. За энэ хүсэлтийг нэн түрүү хамгийн түрүүнд Польш улс хүлээн аваад 50 оны 4 сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон. За үүний дараагаар 4 сарын 22-ны өдөр Болгар улс Монгол улстай дипломат харилцаа тогтоох хариу нот ирүүлсэн. За 22-нд дипломат харилцаа тогтоосон. 25-нд Чехословак улс, за 28-нд Унгар улс, 29-нд Румын улс. За энэ 4 сар бол энэ дипломат харилцаатай 70 жил. За эхний Монгол улстай 10 улсын нэгнэнд орсон ийм улсууд дипломат харилцаа тогтоосон ийм улсууд. За энэ улсуудтай бас 70 жилээс цааш өмнөх эртний түүх бас нэлээд холбогддог шүү дээ тийм ээ. Энэ түүхээс бас товчхон дурдвал. Тий өнөөдөр 70 жилийн харилцаатай гэсэн аль 13 дугаар зууны үеэс за Богд хаант хааны үеэс эхлэн дипломат харилцаатай ер нь бол холбоо илгээтэй явж ирсэн байдаг. 13 дугаар зууны үед Монголын цэргүүд Европт аян дан хийсэн байдаг. За энэ хүрээнд та бүхэн мэдж Монголын их цэргийн нэг хэсэг болох Хайдуу, Байдар, Жанжины цэрэг, Польш, Польшийн баг Польш гэж ярьдаг Краков нийслэлийг тухайн үед 13 дугаар зуунд эзлэн авсан байдгийг. За энэ үеэр түүний дараа бас Батхан Алтан ордны улс тий. За Батхан, Сүбэдэ, Жанжины цэргүүд Чех, Германы нэгдсэн улсыг эзэлж за Унгарыг бас эзэлсэн байдаг. За ингэснээр анх Монголын их цэргүүд Европын эрх цааруудыг муухид ялж байсан. За Ленинскийн тулдаанд ялж байсан ийм түүхүүд байдаг. За тэгээд яг хуу бас тэр тухайн үед 13 дугаар зуунд бас Польшийн Санмартан Бенедиктийг бас 13 дугаар зууны дунд үед манай оронд илгээж байсан байдаг. За мөн 13 дугаар зуунд эдгээр орнуудын жишээлбэл тухайн үеийн Австро-Унгарын эзэнт гүрэн гэж байлаа шүү дээ. Австро-Унгарын эзэнт гүрэнтэй олноо өргөгдсөн Богд хаант улсаас дипломат харилцаа тогтоох ийм хүсэлтийг илгээж байсан. Тухайн үеийн Австро-Унгарын эзэнт гүрэнд бол одоогийн Унгар, Чехословак, Польшийн хойд хэсэг, Румын улсуудад орж байсан. За энэ үеэс л эхний түүх харилцаа улбаатай. За дараа нь социалист системийн орнууд дэлхийн 2 дугаар дайн Ялтын гэрээний дараа Теграны гэрээний дараа энэ шинэ ардчилсан орнуудтай манайхад харилцаа тогтоогод ирсэн. За ер нь энэ харилцаа аваад үзэх юм бол
1950-аас одоо 1990, 1990-ээс одоо өнөө хүртэл гэсэн юм харилцаанд ингэж хувааж авч үзэж болно. Тэгэхээр яг сая ингэж үйлчилж ярьсан дээр тулгуурлаад асуухад 1950-аас 1990-ад оны хооронд бол одоо Монгол улсын хувьд, Монголын ард түмний хувьд бол бүтээн босголтын их ийм одоо эрчимтэй одоо хөгжсөн он жил байсан тийм ээ. Тэгэхээр энэ одоо монголчуудын бүтээн босголтод одоо зүүн Европын улс орнууд бол буцалтгүй тусламж тийм ээ, зээл хөрөнгө оруулалт гээд бас багагүй хувь нэмэр оруулсан баг. Тэгэхээр эдгээр одоо гол хувь нэмэр буцалтгүй тусламжаас монголчуудын аж байдалд гол нь нөлөөлсөн тэр одоо том бүтээн босголтуудаас бас тодорхой хэсгийг дурдахын зүйтэй байх гэж ойлгож байна. Тий, энэ бол үнэхээр одоо манай Монгол улс орн бүгд найрамд Монгол ард улс байсан тухай үед энэ улсыг одоо хөгжүүлэх чухал одоо шийдвэр тухай үед гарч ирсэн. За тухайн үед 1961 онд Монгол улс нэгдсэн 10 сарын 27 нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх гишүүнээр хэлснээр дараа 1962 оны одоо 6 сарын 7-нд энэ эдийн засгийн харилцааны зөвлөл гэж байдаг гэсэн. СЭВ орнууд гэж ярьдаг да. За тэр зөвлөлийн одоо гишүүн болсон. За энэ гишүүн болсноор одоо тухайн энэ гишүүн орнуудын одоо улс нэг дэмжих, за улс ордын аж ахуйг хөгжүүлэх, харилцан туслах, харилцан хамтын ажиллагааг одоо өргөжүүлэх тий. За буурай хөгжилтэй орнуудаа үйлдвэр завууд байгуулах гэд ийм олон ажлуудыг тусгасан байсан. За манай тухайн үеийн одоо төр засгаас бол нэлээд ходомжтой бодлого явуулсны үнд дүнд эдгээр орнуудын одоо хөнгөлөлтөө зээл буцалтгүй тусламжуудыг бол одоо нэлээд их авч ашиглаж өнөөдрийн одоо орчин үеийн Монгол улсыг одоо зохицлон бүрдүүлэхэд маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо дэд үтц, за техник, боловсрол, соёл, шинжлэх ухаан гэд бүх салбарт одоо энэ эдгээр орнуудтай харилцаа их чухал байр суурь эзэлдэг. За Чехословак улстай хэдчин бол ер нь бол яг тухайн үеийн зөвлөлт бод улсын дараа манай одоо гол эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа хөгжиж байсан. За та бүхэн сайн мэдж байна 1961 онд жилдээ 1.2 сая хос гутал үйлдвэрлэх гутлын үйлдвэр байгуулж байсан. За 1965 онд Чехийн одоо хөнгөлөлтөө зээл одоо буцалтгүй тусламж өрөөнд шүү дээ. За мөн одоо 1.3 сая ширхэг хоньны ноос боловсруулах шиврэтийн үйлдвэр. За мөн 1.2 сая одоо ямааны ноос боловсруулах шевроны үйлдвэр. За та бүхэн мэдж байгаа энэ манай нэгдүгээр эмнэлэг 240 одоо бүхий нэгдүгээр эмнэлэг тухайн үеийн одоо социалист орнуудын дунд хамгийн их одоо өндөр технологи, техник одоо эмнэлгийн багж тоног хөрөмж одоо бүрдсэн юм одоо тэргүүний эмнэлгийг одоо бас байгуулж байсан. За мөн одоо Чех улсын одоо тусламжаар олон 10 одоо үйлдвэрт ингэж байгуулагдсан байдаг. За мөн одоо та бүхэн мэдж байгаа Чехтай гэл жишээ хэлэхэд бидний мэддэг Кароса автобус байна. Ява мотоцикл тэ. За Шкода машин, Татар гэдэг одоо том аврын автомашинууд манай Монголд одоо үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. За мөн одоо Чехтай ингээд одоо хэлэхэд хамгийн наазах нь геолог, палеонтологийн хамтын ажиллагаа хийж байсан. За үүн дээр бол одоо хамгийн наазах жишээ дурдахад Эрдэнэтийн Зисмолибдийн үйлдвэрийг 1960-аас 1970 онд энэ Чех Монголын хамтарсан геологийн экспедиц одоо нийлжүүлсэн байдгийг. За анх одоо С2 зэрэглэлийн 540 сая тонн цэсийн ордтой цэсийн нөөцтэй ийм орд байна гэдгийг илрүүлж байсан. Тухайн үед хамтран одоо үйлдвэр байгуулах ажил яригдж байсан ч одоо тухайн үед Чехословакийн улс төрийн төвчөнд одоо өөрчлөлт гарч мөн Чилийн одоо жил төрийн эргэлт гарснаар одоо зогссон байдаг. Тэгээ зөвлөлт хот улсад хамтарч Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан шүү дээ. Өнөөдөр хүртэл ашиг өгөөд. Энэ бол гол тулгуурын ингээд явж байсан. За бас одоо Польш улстай гэхэд Улаанбаатар хотод мод боловсруулах үйлдвэр, хөнгөн бетоны завууд, за мөн одоо хар хоринд хаягдл ашлах үйлдвэр гэх зэргээр одоо олон 10-аад гаруй одоо үйлдвэрүүдийг байгуулсан нь одоо бас өнөөдөр хүртэл ач холбогдлоо өгсөн ийм одоо тухайн үед ач холбогдлоо өгж ирсэн ийм байгаа. За Унгар улс гэхэд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Хамгийн одоо наазах сонгоны биокомбинат байна. За мөн энэ хонхрын одоо ийм ургамлын одоо станц байна тий. За мөн энэ дарханд тоосох шохон үйлдвэр байна. Дарханд одоо мак комбинат байна. Ингээд ярихад бол одоо олон зүйлийг одоо бас дурдж ярина. За өрмийн гэхэд л хамтын ажиллагаанд олон юм хийсэн байдаг шүү дээ. Өрмөнд одоо цирк гэдэг манай тухайн үед архитекторын хамгийн шилдэг загвар шийдэл болох циркийг 3 сая шилжих рублийн одоо
хөнгөлтөө зээлээр тусламжаар ингэж барьж байгуулсан байдаг. Өрмийн улстай бас их сонин одоо түүхээс харахад харилцааны түүхээс харахад энэ 5-7 кокс чухал үүсний уурхаг өрмийнтэй хамтарч одоо бас ашиглах ажлуудыг ярьж байсан. Өрмийн Монголын экспедиц геологи экспедиц судалгаа бас кокс нүүрсний нөөцийг одоо бас тогтоож тухайн үед байсан ийм одоо сайхан жишээ байдаг. За Болгар улстай гэхэд одоо бас олон сайхан одоо олон арван үйлдвэрүүд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл одоо Болгарын одоо мах комбинат, за энэ шарын голын жимс ногоо сүүний сангийн аж ахуй байгуулж исэн. Дараагийн шарын гол болд бас хөдөө аж ахуйн одоо зохицолбор байгуулж байсан. За 16 сая тонн тоосго үйлдвэрлэх тоосхны одоо үйлдвэрийг Говьалта, Үр Хангай аймагт одоо Болгартай хамтарч бид нэр байгуулж байсан. Гэх мэт одоо олон одоо жишээг бид нэр одоо ярьж болно. Тэгэхээр яг 50-аас 90 оны хооронд энэ Зүүн Европын улс орнуудтай одоо харилцсан тийм ээ эдийн засгийн энэ бүтээн босголтын үйл ажиллагааны яг эдийн засгийн үр өгөөж нь ер нь тооцсон тооцоо байдгийн болов Зүүн Европоос одоо Монголтой харилцаад ажлын байрыг одоо тэдэн хувиар хангаж байсан ч гэдэг юм уу дотоодын нийт бүтээгдэхүүний тэдэн хувийг одоо гаргахад жишээлбэл эдгээр улс орнуудын манад одоо тусламжаар өгсөн хөрөнгөөр оруулсан тэр бүтээн байгуулалтаас одоо эдийн засгт хичнээн хувь нь орж исэн гэдэг тийм тооцоо байдаг. За энэ нь бол Зөвлөлт бод улстай манай гол эдийн засгийн харилцаантай ажиллагааны тоо зүйл төрийнх нь бол 80-аас 90% гэж ярьдаг байсан. За бусад одоо харилцаантай ажиллах эдийн засгийн одоо өргөөжүүд нь эдгээр улсуудад хамаарна. Жишээл бид нэр Болгартай дархны нэхий үйлдвэр гэж болохгүй шүү дээ. Одоо нэхийний үйлдвэр. За нэхий эдлийн үйлдвэр. За энэний үйлдвэрийн бүх бүтээгдэхүүний 90% нь одоо эдгээр орнуудад энэ Чехословакийн Зөвлөлт бод улс социалист орнуудад одоо экспорт нь гарч ирсэн. Тэгэхээр одоо бас улс ордын аж ахуйд нэлээх өндөр өгрөгөөж өгж байсан. За тухайн үед одоо Сеймийн орн одоо эдийн засгийн харилцан одоо тусалцах зөвлөлийн хүрээнд одоо үр төлбөрийн асуудлуудыг одоо шийддэг байсан. За манайхаас түүхэд одоо малын арьс шир, ноос нууцн бүтээгдэхүүн одоо бараа солилцоо тий одоо бартер гэдэг шүү дээ. Энэ байдлаар одоо хийдэг байсан. За манайх бол олон юм сурсан. Энэний хажуугаар бол маш олон одоо мэрэгчлэнүүдэд сургасан. За маш олон одоо оюутнууд их дээд сургуульд эдгээр орнуудад суралцсан. Яг л тухайн юмд бүрж ирээд одоо энэ ажлын байран дээр ажиллах, за монголчуудыг сургах, дадлагжуулах, техник мэргэжлийн сургуульд гээл жишээл зөндөө ингэ явж исэн. За хамгийн наадсахын жишээлхэд Унгарт бол одоо Монголын 400-аад хүн их дээд сургуульд, за 3000 гаруй хүн техник мэргэжлийн сургуульд, за мөн Польш 500-аад одоо хүн их дээд сургуульд, за мөн техник мэргэжлийн одоо сургуульд одоо мөн олон тооны, за 2000 гаруй гэсэн тоо байдаг. За одоо Чехт одоо маш готлын үйлдвэр энэ чиглэлээр тэргээд маш их олон одоо хүмүүс суралцсан байдаг. За хамгийн одоо бас үгүй жишээ татал хэлэхэд Болгарыг л аваад үзээ л да. Болгарт одоо манай энэ ардын жүжигчин Жамин Туга одоо зохиолч Таврагванд ч сурч ирсэн шүү дээ. 1957 онд, за 1950 онд энэ улс төрийн төвчний бас шийдвэр гарсан байдаг, тогтоол гарсан байдаг. Энэ Зүүн Европын орнуудад, энэ ардын арчилсан орнуудад оюутан залуучууд ихээр сургах шаардлага байна, мэрэгчлэн дээж төлөх байна гэж. За энэ хүрээнд 1957 онд Софигийн одоо консерваторын дууны их сургууль гэж алдартай сургууль байна шүү дээ. За энд одоо манай Жамин Туга анх очиж суралцж байсан жишээлбэл тий. Монгол судлалыг хөгжүүлэхэд бас Зүүн Европын улс орнууд маш их үүрэг оролцоотой гэж харж байна. Тий ер нь л одоо Монгол судлалыг хөгжүүлэхэд анхны одоо Польшийн одоо дорн техникийн хүрээлэнд Польшийн эрдэнэтэй одоо Кавалжинский Готовец гэдэг одоо дэлхийд Монгол судлалыг одоо хөгжүүлсэн анхны эрдэмтдэлтэй энэ хүмүүс одоо 1950 онд Монгол судлалын одоо төвөө нээж байсан. Жишээлбэл Польшд. За үүнд одоо олон 10 хүмүүс орж суралцж байсан. Одоо Монгол судлалаараа хамтран одоо судалгаа шинжилгээ хийж ирсэн байдаг. За мөн Чехийн Карл их сургууль гэж одоо сургууль байна. За Карл их сургуульд бас Монгол судлалын танхимыг бас одоо нээсэн 1950-аад онд анх. За үүнтэй холбогдол Монголын одоо нууц товчоог тий Чехэлд анх одоо хөрвүүлсэн байдаг шүү дээ. Нууц товчоог. За мөн Польшийн одоо дорн техникийн хүрээлэнд Монголын Польшийн одоо Монгол эрдэмтдээс нууц товчоог орчуулсан байдаг. Румын гэхэд одоо анх гисрийн туужийг урмын хэл рүү орчуулан одоо гаргасан байдаг. За
хамгийн одоо сонирхолтой гэхэд Унгарийн одоо шинжлэх ухааны анхны одоо акт хэмжил манай Эренчунгай байдаг шүү дээ. Бэмбэ Эренчунгай. За Бэмбэ Эренчунгай анх 1956 онд баха хэл шинжлэлийн докторийг Унгарийн одоо шинжлэх ухааны актыг хамгаалсан байдаг. За Унгарийн шинжлэх ухааны одоо номын сан гэж сайхан номын сан байгаа. Энд манай Эренчунгай одоо докторын зэрэг хамгаалсан бүтээл ингээд одоо ингээд сайхан дэлгэтэй байдаг. За бид нэр сүүлийн үед юу гэж нэглэхээр энэ Монголын 13 дугаар зуунаас улбаатай Монголын түүх холбоотой эв одоо эд зүйлс бол маш их байдаг зүүн Европын орнуудад. Саяхан энэ шинжлэх ухааны хүрээлэнгээс энэ доктор чулууны удирдлаганд бас ном хэвлэн гаргасан байлээ. Унгарт байгаа Монголын өв эд гэдэг. Жишээд энэ дээр бол одоо маш олон 13 дугаар зууны үеийн за хүннүүгийн одоо бөөгийн мөргөлийн одоо зүйлүүд, бурхан шашны одоо хэрэгслүүд те судрууд тэр одоо зөндөө байх жишээтэй. За бас нэг сонир юм тэгэхэд Польшоос бид нэр энэ гандан тэгшлэнд байгаа Авиш бурхан гэдэг байгаа шүү дээ. Одоо мянган бурханыг одоо Польшоос авчиж энэ залж байсан бас юм түүх байдаг. Бас нэг сонин одоо түүх хэлэхэд энэ Чехийн сайн оюун ханданд намнан сурангаа энэ Орос хаан тусад айлчлахдаа энэ Маринскийн одоо их театрт Битбүргийн театрт энэ Монголын одоо бас төрийн дуулалтай байх хэвээр төрийн дуулалын аяг хийх ёстой гэсэн юм санааг төвшүүлээд энэ Оросын хаан тусад одоо хөсөлт тавихад энэ Маринскийн Битбүргийн Маринскийн одоо их театрын хийлч удирдаач одоо Котлец гэж чехийн хүн байсан. За энэ хүн одоо тухайд одоо Монголын одоо ардын дуулах 100 лангийн жороо луус гэх юм дуу байсан. Энэний аяыг орчин үеийн одоо үлээвэр найрал хөгжмийн хэлбэр шилжүүлээд Монголын төрийн дуулалын анхны одоо аяыг басан гэж бичиж зохиож өгч ирсэн байдаг. За мөн 1920 оны одоо 11 сарын 10-нд байгаа үнэн сонинд анх одоо үнэн сонин нийтэлсэн шүү дээ. Тэгэхэд Сүхбаатар эрх хотод байсан. Тэгэхэд бас тухайн үед одоо Чехийн уран зохиолч байж манай анхны одоо үнэн сонин хэвлэн гаргахад одоо тусалж ирсэн гэсэн юм сайхан баримтууд байдаг. Түүхийн энэ арвин одоо үнэт өв соёл дээр тулгуурлаад бидний харилцаа бол маш сайхан хөгжиж иржээ гэж ойлголоо. Тэгэхээр одоо орчин үеийн харилцаараа орё тийм ээ. Орчин үед 1990-ад он тийм ээ 80-ад оны сүүлээр бол Зөв Европын улс орнуудад ч тэр Монгол улсын хувьд ч тэр бас шинэ одоо орчин нөхцөлд шилжих ийм одоо шилжилтийн үе гарч ирсэн. Европын энэ улс орнууд бас Европын холбоонд нэгдэж орсон тийм ээ. Тэгэхээр энэ үеэс ер нь Монголын Зөв Европын улс орнуудтай харилцах харилцаанд шинэ ямар уур амьсгал орж ирсэн бэ? Тий одоо яг 90 оноос хойших 90 онд одоо яг л Монгол улс шиг энэ тухайн улс одоо нийгэм эдийн засгийн одоо шилжилтийн үеийг даван туулсан. За хүндрэл бэрхшээлүүд бас байсан. Манайх шиг одоо амаргүй замыг туулсан. За СЭВ орнууд эдийн засгийн харилцан туслах одоо зөвлөл одоо задарсан, зөвлөлд бас задарсан, үнэтэй холбогдоход эдгээр орнууд бас ийм шилжилтийн үед орсон. За эдгээр Зөв Европын орнууд манайхтай адилхан бас энэ ардчлал, хүний эрхийг дээдлсэн ийм нийгмийн замыг одоо тууштай баримталж зах зээлийн эдийн засгт одоо бас шилжиж орсон. За эдгээр үед одоо манай одоо харилцаа бол одоо буурсан, зогсонгүй байдалд орсон ийм үеуд байгаа. Түүнээс хойш тэгтээ одоо зарим улс одоо элчин сайдын яамаа хаасан, Румын, жишээл Унгар, Польш, за Унгар улс бол одоо элчин сайдын яам иргэд 2015 онд нээс 2006 онд хааж исэн бол за Польш удахгүй элчин сайдын яамаа нээн гэж байгаа. За тэгээд яг эдгээр улсууд бол 2004 онд, за хамгийн сүүл 2007 онд байдаг Европын холбоонд гишүүнээр элссэн. За үүнээс эхлүүлээд одоо энэ ардчилсан нийгэмтэй Европын холбооны одоо олон улсын одоо шинэ хэв хэмжээг одоо удирдлага болон нэлээд одоо тийм прагматик гадаад харилцаа явуулах болсон. За манай Монгол улс ч гэсэн ер нь бол олон тулгуурд гадаад бодлого явуулдаг тий. За манай одоо 3 дахь хөршүүд гэж үзсэн. За уламжлалт харилцаатай улсуудтайгаа энэ харилцаа хамтаа ажиллагаа болон одоо гүнзгийрүүлэн сэргээн хөгжүүлэх, за гүнзгийрүүлэх, өргөжүүлэх ийм үүнийг бол одоо 1990 оноос анхаарч тууштай арга хэмжээ авч ирсэн. За үүнтэй холбогдуулаад одоо бол харилцаа бол ер нь бол бас нэлээд өргөжж байна.
Аль салбарт төлхөө хөгжиж байна? За одоогийн байдлаар бол ер нь аливаа салбар соёл боловсролоос л эхэлдэг. Соёл боловсролоор эхлэлээд дамжаад ирсэн эдийн засаг ингээд өргөжөөд ингээд хөгждөг. За бид нар бол засгийн газар хоорондын комиссийн хоорондын одоо механизма сэргээсэн эдгээр орнуудтай, бүх орнуудтай, за өрмөнөөс бусдаа, за мөн гадаад иргэн яамд хоорондын зөвлөдөх уулзалт механизм одоо харилцааны бүхэл асуудлуудыг одоо ярилж хэлцдэг юм механизм байдаг. За энийг одоо бүх улсуудтай ингээд сэргээн тогтоосон. За үүний үр дүнд бол одоо үр дүнгууд бол гарч байгаа. Жишээл одоо Унгар улсад манай 3000 гаруй иргэн байна. За эдгээр 1500 орчим нь бол одоо тухайн үед одоо ажиллаж амьдарч байгаа ийм хүмүүс. За оюутлын үйлдвэр урд нь манад бас оюутлын үйлдвэр барьж өгсөн энэ чиглэлээр одоо нэлээд ийм үйлдвэрүүдэд голцоо одоо ажил хөдөлмөр хэрэгтэй байж байна. За 2000 оноос эхлээд энэ жил болгон засгийн газрын одоо тэтгэлгээр нь 15% оюутан сургадаг байсан бол энэ тоогоо 2017 оноос 9 нэмэгдүүлж 200-аар нэмэгдүүлсэн. Эдгээр одоо засгийн газрын тэтгэх төлбөрөөр 800 одоо оюутан одоо Унгар улсад одоо сурч байна. За үүнтэй холбогдуулаад бид нар бас нийгмийн хамгааллын одоо хилцээр байгуулсан. Тэнд оршин амьдарч байгаа монгол иргэд бас тэтгэмж гаргахад те одоо тухайн урсгаас тэтгэмж авах эсвэл Монгол дээр тэтгэмжээ бодвол авах ийм одоо нөхцөлийн хилцээрүүдийг байгуулсан. Бүгдэнд байгуулсан. За одоогийн байдлаар Унгартай байгуулсан, Чехословактай бид нар 2019 оны 5 сард, Польштой 2018 онд байгуулсан. За Чехословакт 100000 гаруй монгол иргэн биш үү? 100000 монгол иргэдэг голцоод яг хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа ийм иргэд байгаа. За эдгээр иргэдэд одоо нэн шаардлагатай бол одоо зүйл бол нийгмийн хамгааллын хэлэлцээр. За нийгмийн хамгааллын хэлэлцээрийг бид нар одоо байгуулж чадсан. Зөвлөлтөө уулзалтуудыг одоо хийсэн. За гадаад иргэн сайдаа альчилсан. Худалдаа эдийн засгийн харилцаа өнөөдөр ямар түвшинд байна? Хурдтай гэж харж байна уу? Ер нь өсөх хандлагатай байгаа юу? За худалдаа эдийн засгийн харилцаа гэхэд жишээлбэл ер нь Унгар улсаар жишээ авахад биокомбинат гэж байгаа. Энэ дээр бол 57 сая зүйлийн нөхцөл зээлийн одоо хэлэлцээр энэ 4 сарын 30-нд зурхаж байна. Одоо байж дотно. Энэ 57 сая еврогийн одоо нөхцөл зээлийн хэлэлцээр зурагдсанаар энэ био комбинат одоо вакцины үйлдвэрлэх, за малын одоо эрүүл ахуй асуудал дээр одоо вакцины гаргах, за иж бүрэн шинжлэх ийм ажлууд хийгдээд ирнэ л дээ. За энэ бол одоо маш их зөв. За социализмын үеийн усны салбарт одоо Унгар улс их туршлагатай байдаг. Социализмын үед 400 гаруй одоо өрөмдлөгийн худаг одоо аж ахуйд байгуулсан байдаг шүү дээ. Одоо малын бэлчээр усжуулалт энэ төрлийн хамтарч ажилласан туршлагууд байдаг. За эдгээр одоо ажлууд хэрэгж байна. За мөн Польштой гэхэд бид нар 50 сая одоо еврогийн бас хөнгөлтөө зээлийн нөхцөл хэлцээрт одоо гар үсэг зурсан. За энэ хүрээнд энэ галт төмөртэй тэмцэх онц байдлын одоо газар зориулж 15 ширхэг одоо гал командын одоо машин, за мөн одоо хөдөөгийн одоо хөндрөлтөө сум нэгжүүдэд зориултаа түргэн одоо тусламжийн эмнэлгийн одоо машин, за эмнэлгийн тоног төхөөрөмж, за мөн одоо байгаль орчин уул уурхайн одоо чиглэлд зориулсан бас одоо тусламжууд, за эрдэнэ төлөвлөрийн эрдэнэ татын төв зөвлөх байгуул хог аягдлыг одоо зөвлөх байгууламжид одоо энэ 50 сая доллароос явж байна тий. За 5 аймгийн бохир усыг цэвэрлэх байгууламжийн төслүүд энэ төр харилцаа нэлээх идэвхжээд сэргээд эхэлсэн юм байж байгаа. Худалдааны одоо эргэлтийг тоон үзүүлэлтээр гаргасан байгаа юу? Худалдааны эргэлт бол харьцангуй бас бага хэмжээнд байна. За Чехословак улстай гэхэд одоо нэг 65 сая доллар, за Унгартай бас тэр хэмжээнд тий байна. Тэгтээ голцоо манай импорт дамгаалж байгаа. Манай экспорт бол маш одоо хөнгөлмөл байдалд байна. За импортод голцоо одоо энэ машин тоног төхөөрөмж, шатах туслах материал, эм тун тий. За өргөө иргэний одоо бараа жишээлбэл тий импортлж байгаа голцоо. Манай импорт дамгаалж 90% манай 90-ээс гаруй алдагдaltaй явж байгаа. Цаашид ер нь алдагдлыг бууруулах талд ер нь ямар арга хэмжээ? За алдагдлыг бууруулах тал дээр бид нар гадаад харилцааны асуудал нэлээд цогц зарга хэмжээнүүдийг аваад эхэлсэн байж байгаа. Экспортыг дэмжих хөтөлбөр гэдэг одоо засгийн газраас 2019 онд баталсан. За мөн одоо Европын одоо Трам гэдэг төсөл Монгол улс хэрэгжүүлж байгаа. Энэ болохоор Монгол улсын одоо эдийн засгийн
одоо төрөлжүүлэх гэж одоо цөөхөн нэр бүтээгдэхүүн биш үү? Нэр бүтээгдэхүүнийг олшруулах. За гадаад харилцааны яамнаас бид энэ Женевт суугаа олон улсын худалдааны төвдөө бас ажиллаж байгаа. За Монгол улсын худалдааг одоо ингэж за экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх одоо судалгаа хийлгэж байгаа. Эхний нэгдүгээр шатнд дууссан $350,000 ийм буцлага тусламжийн хүрээнд одоо хийлгсэн байж байгаа. Тэгэхээр одоо яг аль бодит энэ одоо бүтээгдэхүүнүүд танаа экспортод одоо яг Европын зах зээл дээр өрсөлдөж чадах вэ гэсэн ийм одоо зураг гаргах гэж байгаа. Одоо танаа одоо ноолуур, ноосон бүтээгдэхүүн, зөшөө одоо жимс гэн одоо энэ цацраг энэ төргээл ярьдаг шүү дээ. Тэгээ энэ дээр бол бидний нэлээд судалгаанууд хийлгэж байгаа. Энэ бол үр дүнгээ өгнө гэж ингэж найдаж байна. За нөгөө төвөр эдийн засгийн харилцаантай ажиллагаа гэхээр эдгээр орнууд маань Европын холбооны гишүүн улсууд болохоор энэ Европын холбооны нэгдсэн юм зах зээлд очиж байгаа. За бид нар энэ дээр бол 7500 төрлийн GSP+ гэдэг шүү дээ. Хөтөлбөрт Монголоос гайлын татваргүй тий Европын холбоонд нийлүүлэх ийм боломж олдож байгаа. За үүнтэй холбогдол 2018 оны одоо 11 сард бид нар Европын холбоотой түншлэлийн одоо хэлэлцээр байгуулж чадсан. За энэ түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд одоо бүх Европын орнуудад манай одоо бүтээгдэхүүнийг одоо гаргах юм сайхан одоо боломж нэгдэж байгаа. Цаашлаад эдийн засгийн одоо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлууд ингээд яригадаад ирнэ. Энэ бол эрх зүйн одоо нэлийн хийгдсэн ажлууд эхэлсэн байж байгаа. Эдгээр одоо энэ Европын орнуудтай харилцаад одоо өргөн харилцагчаас харилцаа бас их чухал хүчин зүйлс болдог. Яг хэрэг Монголтой одоо харилцаантай ажиллагаагаа хөгжүүлэх одоо одоо хүсэл сонирхол ирмэлцэл байдаг болонд харилцаа сурцсан, ажиллаа сурцсан, одоо биеийнхээ одоо зан заншил ахуй амьдралыг мэддэг болсон. Жишээл Польш гэхэд одоо худалдааны төлөөлөгчийн газар Монгол улсад нэгдсэн шүү дээ. Одоо өнгөр нээн гэж байгаа. Тэгэхээр бол энэ харилцаантай ажиллагаа хөгжүүлээ. За ялангуяа Монголын одоо уул уурхай, за геолог энэ салбаруудад бас их зөв хүчин зүйлс болж ийн гэсэн үг. Урдлын одоо сайн үйлээд энэ дээрээ дөрөөлөд бид нар улам одоо харилцаантай ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байна. За Монгол улс эдгээр орнуудад бүгд элчин сайдын урмын сусднууд элчин сайдын яам маань ажиллаж байгаа. За Чех, Словак хоёр одоо тусдаа улснаас Словак улстай 90 онд бид нар бас дипломат харилцаа сэргээн тогтоосон. Тэгэхээр аливаа улс орнуудын харилцаа бас олон улсын талбарт хамтын ажиллагаан дээр ямар дуу хоолой өргөж байна уу те? Юун дээр биенээ дэмжиж байна уу гэдгээр бас илэрхийлэгддэг. Тэгэхээр Монгол улсын хувьд одоо эдгээр улс орнуудтай ер нь олон улсын талбарт ямар хамтын ажиллагааг ер нь өрнүүлж байна. За одоо хамгийн наад зах ажиллагаад манай одоо инхийг сахиулагч нар Польшийн одоо инхийг сахиулагч намтад одоо бас Иракт байлж байсан шүү дээ. Азия гэж зэрэг Польшийн хоорондын одоо нэг террорист халдлагаас одоо үргэлжлэн хамгаалж одоо Польшийн олон одоо цэргүүдийн одоо амнасыг одоо аварч байсан юм сайхан одоо туршлага байна. За энэ нь бид нэр нэгдсэн үндэсний байгууллага төрөлдсөн байгууллагуудад нэлээд идэвхтэй хамтран ажилладаг. Тэгээд одоо өдөө хүртэл Монгол улсын нүүбд нийтдээ 70 гаруй тогтоол батлуулсан байдаг. Энэ дээр одоо ихэнхт нь одоо дэмжиж ингэж оролцдог. За мөн олон улсын байгууллага, олон улсын сонгуул, бүс нутгийн сонгуул, нүүбийн сонгуульд одоо харилцан биемээ дэмжих одоо их цайхан одоо байдаг, тийм дэмждэг. Олон улсын одоо хамтын нийгмийн хүрээнд одоо идэвхтэй хамтын ажиллагаа явуулж байгаа. Энэ зүүн Европын улс орнуудад Монголоос ер нь хичнээн хүн ажиллаж амьдарч байна. Нийт тоо. За нийт тоо за Чехословакт 10,000 гэж байгаа. Унгарт 3,000. Польшд 900. За Урмынд бол нэх байхгүй, Болгарт байхгүй, эдгээр орнууд. За нийтдээ хэд нэг 15,000 орчим байна. За Польштай бүхэн мэдж байгаа шүү дээ. Манай эмч чимлэгийн ажил 120 эмч чимлэгийн ажилтны уламжлалт авах нэмлэг одоо бас нэлээд их нэрд гарцсан сайн ажил хийж байна. За 130 оюутан сурж байна. За өнөөдөр бол дэлхий өөрөө глобалчлагдаж харилцан хамаарал ихссэн. Энэ үед уламжлалт харилцаа бол эхлэх холбоо уламжлалт гүнзгийрэн хөгжинэ. За мөн энэ Европын холбооч гэсэн өөртөө маш их одоо эрчимтэй хөгжиж байгаа улсууд гэж ингэж үзэж байна. За эдгээр улсууд маань эргээд дорн дахин лөө хуучин одоо харилцаж байсан орнуудад нэг анхаарал тавьж эхэлж байна. Азийн орнууд харилцаантай ажиллагаа хөгжүүлэх их хэрмэлзэх боллоо тий. Тэгэхээр энэ дээр бол мэдээж энэ эдгээр орнуудтай харилцаа бол маш их одоо өргөн дэлгэр өргөжин хөгжнөө гэж ингэж итгэлтэй байна.
За бидний урилгыг хүлээн авч маш сонирхолтой яриа өрнүүлсэн зочин танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ дэлхийн дахинд хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид Монгол улсын зүүн Европын улс орнууд болох Польш, Болгар, Чех, Унгар, Румын, Словак зэрэг улс орнуудтай тогтоосон дипломат харилцааны түүхт 70 жилийн ойг онцоллоо. Энэ сэдвээр бид гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Даваа Сүрэнг урьж оролцууллаа. Бидний хөтөлбөрийг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.